За одоо үлгэр ярьж өгнө гэсэн. Маань. За. Ганцхан модны үлийн үр гэдэг үлгэр гинэ. За. Өртэн цагтаа. Эгэл түүхийн ихэнд. Хаан төрөн хавчсан хатуу их заяанд. Нэгэн хөвгөн өөрийг нь ихэд өрөвдөн ажис төрөн суудаг байж. Өргөн туман нь цэнгэл дүүрэн. Уулус нь цэцэгсээр дүүрэн. Амьдралд жаргал дүүрэн. Амьдран суухатал. Яагаад нь би өдий гонигтай амьдрдгийн болоо? Ямар үлийн өрөн оршдгийн болоо хэмээн гайхна. Хөвгөн өрөд заяасан амьдрал нь төрсөн эцгээ мэдэмгүй. Төрүүлсэн их нь ухаан орхын цагаас учиргүй ихээр бөхшөөлөж өвчин зовлон үргэлжил өөдөрөөгүй тусахаж. Үргэлжил ээжээгээ асрах тэрэн хөвөн ээжээдэн өндөр их хайртайж гэлээ. Үйл сэтгэгээд нь од юу гэхээр өөрийн охид тайга нөхрөл юу гэхээр ээжийн бие нь муу байх тул ихэд шаналгаж. Буруу зүйл хийснэг санахгүй учраас босормог явдлыг гайхна. Буруудсан амьдралыг үйлдээгүй учраас үйлийн үрээс шалтгаан хай. Тэгээд нэгэн өдөр нь их талын дунд оройших нэгэн гагц модон дээр очив. Удган модон минь халуун нарнаас хамгаалаж хайрал. Атуу бэрхээс нь өмөрөж хайрал. Ханхын эцэсгэн энэ зовлон эцэслэж хайрал. Хайртай ээжийг минь хүндэлгэж хайрлаач гэж залбирсаар нэгд мэдхэд үдийн их наранд чилэрхэд үүрэглэх нойр нь хурцхиж гэнэ. Наршимгүйгээд сансандан өнөө гагсан модыг налаж байгаад жааламсаж гэнэ. Хөвгөний зүүдэнд нэгэн сонин явдал орж гэнэ. Урдад нэгэн охин байгаад учиргүй дурааран өсөж байх юм гэн. Аавынхаа толгой дээр нь суучхаад алаг моршого жолоодох юм гэн. Ээжийнх нь хормоодон наалдаж хаад эрхлэж ихэр цэнгэх юм гэн. Үеийн хөвгүүдтэй айлгуу тайд үг сөргөлдөг хэрэлдэх юм гэн. Үзэгслэн гогоон бахтаад нь уйлзэх уссанд инээмсэглэх юм гэн. Гэгчэд нэгэн сайхан хөвгөн зүсэнд нь үзэгдэж зүрх сэтгэл нь догтлох шиг болов. Өнөн хөвгөнд очиж нь өөрийн сэтгэлээ нэтэлэн. Авир ихтэй охин чи, аач ихтэй чи, хань минь болохоос хатгуу. Үе минь болохоос үжир гэж голчиж гинэ. Эдий зүс сайтай өдий эрх танхил намайг яаж голж чадна гэж ихэд өсөргсөнд гомдож гин. Айлгаж ичээнэ гэж арцалтаж гин. Эцэг ихт нь ховлож гин. Энэ биеийн магтаж гин. Гоцолн өнөн хөвгүүний эцэг их нь бүр ихээр жигшээд өнөн охиныг гутааж гинэ. Энэ их гутал зүхлийг тэсэж ядсан охин очимдож уурлахтаа эцгийн хэлгэж ихэн оч гэж ихээр ятгсан ч эцэгийнх нь хайрантан охин нь зэмлээд өнгөрөв гэн. Эрхлэхээс өөрийг сураагүй чи гологдолгүй яах вэ? Эрхмээс өөрийг нь таниагүй чи жигшигдэхээс яах вэ гэд
амьдралдаа сонсоогүй хатуу үгээг нь айхтар ихээр буулгаж игнэ. Айнад зүгсэн охин ихэд уурлаж хэлэгнээд бай та нарт би хэрэггүй юм бол амиа ийгүүтэх нь гэдэл. Өнөө ганц модон дээр нь очоод өөрийн бүсээн аваад хоолоогон өлгөөд биеэ суулж болж. Ингээд л хүүс ирэхэн тэр. Юу болсныг нь гайхаад юу рухсангүй. Яахан ийм зүүдэлснээ еврөөс таньсангүй гэн. Чингээд ээжийдэн очиход ээжийн тамир муутайхан хэвтэйдэл тарагдах хүлээж гэд хүсэмжилж байх юм гээ. Нүдэнд нь бүүн ойломосон зээлгэнэд нүглэн бараадамгүй ихээр санагдаад үнэн үзэсгэлэнтэй эмэгтэй өөрийн ээж минь гэж үгээдэл. Үнэн тоглож байсан эцэг нь хааш отоо гэж санаад өнгөлөг байсан тэрэн эмэгтэй үдий ээж минь гэж бодоод өрхлүүлэн тоглодог эцэг минь хаачив гэж санагалзаад ихэд эмэт хийж гин. Чингээд ээжийнхээ дэргэд тарагдах болж очоод ээжээ минь ээ та минь уртад нь уртай байв уу? Таны би хажуу насан турж хандалтчин байдсан. Төрүүлэхээс та минь зүдчихэд төмөр мэтхүүтэн л оршсон нөө. Учрыг хэлээж гэхэд ээж нь учиргүй ихээр зангалж том нулимасыг томжиргүй ихээр урсгаад жээ өрөө минь хэрвчиг чимэн баймгүй бол энэ хорвоод би өөрийгөө ч игүүтгэхэд билэн өн их нүглийг үлдсэн. Энэ чиний дээр нь нэгэн ихчин байлаа. Овгон бидэн хоёр нь үр хүүхэд олдоогүй бэрхтэй байгаад өндөр тэнгэрээс нь гуйсаар гах захантай болсон юм. Түүнийг иглэгэндэн тэгэрчин крэлээд толгойдоо тавиаж тодлоод л өсөхтөлээ. 16 хавартай байхдаа амангийг утгсан юм. Найн энэ бэрхийг ханьман дийсэнгүй, хатуужиж чадсангүй. Чамаг маний хэвлээд нь игрээгүйсэн бол би чинь тарин зовлон тэсгэлгүй байлаа. Үртэй баснооч мэдээгүй байхдаа өөрий чинь нав миний хань уулас хандан бүдчээд уруу газар өнкрөөд хүзүүгэн гэмтэйгээд хөх тэнгэр тарж ахсан. Эдээ бэрхийг үдсэн би. Энэ би хэлээгүй байсан бол хайлж одогсон гэх хүслээр харуулсалгыг арч дүүрэх байлаа шүү. Давхар биетэй болсон бол даанчиг их тиссэн чиг даарч бэрэж гундаж явсны мол байгаар өчиг өвчнөй болж явсан бүрээ минь ихчээ нөхөж ирсэн юм. Эцхэн дүүргэж ирсэн миний хөр энэ хорвоод цэнгэж амьдраарай гэд ихээ том нойлмостой өргөлийн хүсэл өрөөгөө үдэш болж нарын шингээд үүрцгөлгөр дуусан анарлахад хөвгүмөр дахантай хулжиж л найрсаг. Удхан модны тэрхэд зүүдсэн учиггүй явдал зүудлэгдэж гэнэ. Амангийг утгсан охин нь алдраа тэр хөвгүн байх юм гэ. Амьдрал хайрлсан эцэг ихэн гундаахад нь айш ихийг нь төрүүлсэн ихийг нь шийтгэж аюул өвчнөр дайрсан юм гэх юм. Энэрх сэтгэлээр нь эрхлүүлсэн гээд ингэр уул нь нурсанж эцгийнхэн намийг нь хөнөөсөн юм гин. Эцгийн эрхлэл ихэдхэн энэ бид халагтай ийм цэрлүүлэв гин. Эхийн инэрл их хэдвэл
өдий өвчлөлтэй гэдгийг сануулсан юм гин. Өөрийнх нь аминг үнэлээгүй өнөн охин тухайжуулж өдөр бүхэн яалахыг сонсдог өчүүхэн хүн болгож хайрласан юм гин. Гагц модны үлийн үрийг хөвгөн өрөн айлгоод гансарч ихээр инлээд яахан тайлхаа мэдэмэг өргөн очоод ингүй өндөр уулын эрх хязгаарын аранаас эцхэн дуудаж ойлоод энэрх сэтгэлийн оройгоос эрхлэн мандах нар шиг ихэн ухаалан ойлаад өрөө шөөлийг гурвантан ирээд өөрийн бурууг гурвантан хүлчээд модандаа гурвантан мөргөхөд нүдэн гэлбах шиг болж нүүрэнд нь халуу дүү өдөн гартал өнөө модонд гүлгэн навчис цохох юм гин. Гайхаж баахантан харчаад гаслан дэжилэг өн очив. Ээжийн харин гэртэн эртэл өндөөгөө цуучсан. Миний хөө хүрээд нь хэрв өнөөдөр миний биед арай дөнгөр өөдөлж байх шиг байна. Яр өвчин салсан болтой өнөн амьсгалахад ямар тустай гэд энэ амьсгалхан тэрэй. Хүмүүний амьдрал урт ч юм шиг богоч юм шиг өнөн үлгэрт үнэн ч юм шиг удалж юм шиг. За ахмчтай юу? Ахмчтай. За үлгэр минь дуслаа. Сонссон та бүхэндээ гялалаа.